Эрдэнэтийн цэцэр юу цэнгэл хүрээлэнд ирсэн байна. 9 цаг 59 минут болж байна өглөөний. За энд хараа хүүхдүүд гүйж байна. Бишээ зурганд явж байгаа нэг хоёр хөөр хүүхдтэй таарсан биеийн тамир уулцтай улаа. Тэгээ хайшаа явж байгаа гэсэн цэнгэлт рүү явж байна. Бэлтгэлтэй ихээр нь сонирхоод ирсэн ч гараа ийм хөөрхөн. Энд дулаан өдөр ер нь өглөө 10 цагаас энд ирж бэлтгэл хийдэм юм хүүхдүүд. Сая ирсэн хүүхдүүд нь энд гүүгээ бие алааж байна. Биеийн тамирын улаан хувцастай хэзээ язны одоо хөл бөмбөгчин бол сонирхлоон дагаад хичээлээд эхэлсэн хөөрхөн хүүхдүүд зөндөө байна. Ирсэн бэлтгэлээ ерөнхийдөө эхэлж авах шиг хараа бомбуудаа гаргах цаа юу хөөрхөн нэр багш нь яваарай гүүгээрэй л гэдэг. Нэг цэнгэлтийн бас нэг засвар үйлчлэгийн дуусаг байгаа. Тэгээ одоо бас хүмүүс юм хийгээл. За манай найзууд бэлтгэлтэй гарсан. Багш нь тэр талбай дээр нэг юм тавиал яваад байна. Тэмдэглэгээ юм шиг байна. За багш нь зааварчлага өгөөд түрүүн тойрчгүй бие алаасаа энэт минь. Энэ багшаан тайсан нөө тэмдгэн дээр очиод хөлөө бөмбөг эзэмших дасгал хийж авах шиг байна. За манай Эрдэнэтийн ирээдүйн хөл бөмбөгчд ингэж сайхан хичээлт юм байна. Хөөрхөн сурвалжлага бэлдэх юмсан багшаас нь зөвшөөрөл авах хэрэгтэй бах та. За жинхэнэ бэлтгэл нь эхэлж байна багш нь. Тийшээ өг энэр өг одоо тийш нь өшгөл гээ зааж байна. Тэр. Хөл бөмбөг тоглолт сурагч одоо зөвгүй гэхээс ахуулаад бөмбөгийн зөв өшгөлөхөөс ахуулаад чухал байдаг баха. Тэр. Та ирээшээ үгүй тийшээ өшгөл бөмбөгөө өшгөлөл гэдэг. Тэр. Ингэж бөмбөг тоглолт сурдаг байх нь нэг тэсвэр хатуужил дээрс нь багшийнхаа өгөө гэсэн авах хэрэгтэй. За би нэг жоохон холгосноос татчих болохоор дүрс бүрсийг болов. За ингэж хөөр хүүхдүүд нь багшийнхаа зааварчлагаар хөл бөмбөг тоглолт сурж байна да. Би бас камертайгаа фото зураг авсан. За ирээдүйн сайн тамирчид болох болтугай. Ямар гол вэ гэнэ багш нь хашгираад энэ тэнхигээр. Энэ том одоо заал биш учраас багш нь чанга хашгирахгүй сонсогдохгүй л ах л та. За ийм гоё хичээлт юм байна оо.